За хідэн асуулт тодруулъя эрүүл мэндийн яамнаас. За мэдээж нөгөө төрийн нарийн томилогдод удааг байгаа. Гэхдээ одоо баг санал солилцох байдлаар асуулт асууж тодруулж байгаа. Ер нь төлөвлөгөө дараагийн ажил нь юу вэ гэдэг талаас нь илүү ярьж байгаа гэж ойлгоорой. За харахад зүгээр ингэж л да эрүүл мэндийн яамд ирж байгаа иргэдийн гомдол нь 55 өргөдөл байгаагаас одоо асуудлыг шийдсэн гэдэг нь 54. Инхээр зэрэг 98.1% та хамгийн өндөр үзүүлэлттэй хүлээгдэж байгаа нэг тэр нь одоо хууль тогтоомжийн хүрээнд шийдэх боломжгүй гэсэн байдлаар хүлээгдэж байгаа юм байна гэж ойлголоо. Хамгийн өндөр гэж байгаа боловч энэ шийдвэрлэгдсэн асуудлууд нь яаж шийдвэрлэгдэж байгаа гэхээр ихэвчлэн за төсөлт юм уу гадаадын зээлд хамруулж гэдэг юм одоо нэг тиймэрхүү байдлаар болохоос биш яг одоо углагуураар нь асуудлаа шийдээд дахиж үүсэх нөхцөл байдлыг багасгах талаар гэхээсээ илүүтэйгээр нэг тийм шинж тэмдгийн байдалтай хандсан юм шиг харагдаад байгаа юм. За тэгээд гол ирж байгаа асуудлуудыг яг ингээ багцлаад харахаар хид хэдийн юмнууд байна л да яг давтагдж байгаа нь. За нэгдүгээр эмч эмнэлгийн ажилчдын албан агчдын цалин үйлсийг нэмэх нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо зарцуулалтыг ил тод болгох, орон нутгийн эмнэлэг тоног төхөөрөмж автомашин ялангуяа одоо нөгөө юу гэдэг лээ хөдөө орон нутгад явах тийм автомашинаар хангах. За тэгээ хүнд өвчтөе удаан хугацаанд эмчилгээнд байдаг иргэдийн эмийн хөнгөлөлт чөлөөлт гэсэн ийм асуудлууд байгаа даа. Тэгэхээр энэ дээр би нэг багцлаад асуух юм бол за цалингийн асуудал дээр бол мэдээж яг нөгөө намрын чуулганаар энэ өргөдлийн байнгын хороотой ярьжсэн асуудал. За тэгээ төсвүүдээр оруулж ирээд ерөнхийдөө одоо сая томилогдсон засаг ерөнхий сайд шинэ сайд ч гэсэн ер нь цалингийн асуудлуудаа шийдэгдэхээр ярилцаа явж байгаад баяртай байгаа. Тэгэхээр энэ дээр асуух асуултаа түр азны цаг байгаа учраас хид хідэн асуудал байгаа нь одоо жишээлбэл тэр өндөр өртөгтэй машин тоног төхөөрөмж гэдэг дээр өнгөрсөн засгийн газраас би авсан тоног төхөөрөмжүүдийг бүсийн одоо улсын хэмжээнд авах гээд одоо хүртэл тэр тоног төхөөрөмжийн жагсаалтуудыг гаргаж надад өгөхгүй байна. Би бүр темплейт үүсгээд хэдээс хэдэн төгрөгийн үнэтэй ямар тоног төхөөрөмж айл гэдгээс асуусан. Яагаад асуугаад байгаа гэхээр чин зэрэг одоо нөгөө хөдөө орон нутгуудыг ингээ харахаар зэрэг яг ямар ирэмбээр ямар одоо технологийн үнэлгээ жишээл хийдгүүгүй юу тоног төхөөрөмж авахтаа тий ямар газарт нь машин аваад ямарт нь авахгүй байна бодит хэрэгцээндээ суурилж чадчихэв нүггүй юу энийхээ ирэмбээ яаж тогтоож байгаа аль аймагуудад нь аль аймагуудад авахгүй байна энэ ил тод байж чадчихэв нүггүй юу зөвхөн хувь хүний юм уу тийм сабжектив юмнаас болж нүггүй юу гэдэг эдгээр асуулт байна ингээ бодиттой яаж дүгнэж яаж ирэмбэлж яаж тоног төхөөрөмж машиныхаа асуудлаа шийддэг вэ гэд ганцхан асуултан дээр цаг дуусчлаа. За 6 номер нэрээ хэлээд асуултанд хариулъя. За эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ 2 ганва гишүүний асуултанд хариулъя. За саяны дурдгдсан 55 өргөдөл бол үндсэндээ бол их хурлын дарга болон гишүүдээс ирсэн өргөдлүүдийг зөвхөн одоо илэрхийлсэн тоо байж байгаа. За ер нь бол энэ дээр одоо бид нар бас одоо тодорхой хариултуудыг би бас судалж үзсэн байж байгаа. Энэ өгсөн хариултуудыг судалж үзэхэд яг таны хэлээд байгаатай санал нэг байна. Зарим нэг зүйл дээр илүү юм процессын шин чанартай ийм тайлбарууд ороод ирсэн байж байгаа. Ер нь цаашдаа бид нар бас одоо бид нар дотоод эрүүл мэндийн яамн дээр бас ярьж байгаа нэг гол зүйл бол энэ одоо төрийн байгууллагууд болон их хурлын гишүүдээс ирж байгаа саналууд за дээрээс нь иргэдээс ирж байгаа саналуудыг ер нь бас нэлээд ангилж одоо бас төлөвлөж үзье. Бид нар бас юуны удирдлагын зөвлөлийн хурлаараа энийг хилцээд энэ дээр үүрэг даалгаврууд өгөгдсөн. За ялангуяа иргэдээс ирж байгаа энэ саналуудыг бол бүр нээлттэй авдаг энэ систем рүү шилжье. Тэгээ энэ дээрээ одоо таны яг түрүүний хэлдгээр одоо системийн шин чанартай байдлаар энэ одоо бас том зургаар нь харж асуудлуудаа шийдье. Зөвхөн ингээд нэг гал унтрах байдлаар биш гэж явъя гэдэг энэ тогтолцоонд бол хүрээд одоо бид нар чиглэлээр үүрэг даалгавруудаа өгсөн. За сайдын зүгээс бас энэ дээр нэг одоо нээлттэй системүүдийг одоо хийя гэдэг дээр бас ярилцсан байж байгаа. За хоёр дахь асуудалтай холбоотой энэ хөдөөгийн энэ хөрөнгө оруулалттай холбоотой юмнууд дээр бол энэ жилийн үед бол та бүхэн маань бас мэдж байгаа хөнгөрсөн бидний энэ хөрөнгө оруулалтын ажлууд бас тасраж одоо мөнгө буцаж татгцсан асуудлууд гарсан. За энэ жил эрүүл мэндийн яам бол энэ дээр онцгойлон анхаарч төсөл арга хэмжээнүүдийг бол бүгдийн зохион байгуулж одоо нийт одоо яг төлөвлөсөн нийт арга хэмжээнүүд зохион байгуулсан. Ялангуяа энэ тоног төхөөрөмжтэй холбоотой одоо энэ арга хэмжээнүүд дээр энэ онд нийт 60.6 тэрбум төгрөгийн төсөв төртөгтөө 16 төсөл арга хэмжээ баталсан байж байгаа. За ингээд энийг бол одоо бас худалдаа авах ажиллагаануудыг төрийн худалдаа авах үйл ажиллагааны газартаа явж байгаа.
За зүгээр ер нь им эмнэлгийн хэрэгцээний тухай хууль шинжилэн батлагдсан. Энэ хуулийн дээр бол одоо бас нэлээд нарийн зохицуултууд ороод ирсэн. Ялангуяа энэ эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн асуудлууд бол одоо болтол тодорхой зохицуултгүй ингэж явж байгаа. 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжих ёстой. Гэхдээ өнөөдөр бол энэ дээр бид бас эмийн агентлагтай ярьж байна. Энэ одоо шуурхаа одоо энийг одоо хилцэж бас одоо бидний тодорхой дараа шатны хурлуудаар оруулж ингэж явъя. Тэгэхгүй бол эх оноос эхлээд энэ тоног төхөөрөмжийн хангалттай асуудлууд дээр асуудал үүснэ гэдэг. Тэгэхээр энэ дээр таны асуугаад байгаа бас тэр эренбэлэх асуудлууд ялангуяа энэ эрсдлийн зэрэгээр 1 2 3 дугаар зэрэг нөгөө аюултаагаас эхлээд ингээд энгийн гэдэг хүртэл энэ эрсдлийн зэргүүдийг бол тусгацсан энэ төслүүд бол нэлээд одоо яригадад явж байгаа. Удаа дараагийн хилцүүлгүүд хийгдсэн. За энэний дараа бол бас бүртгэл мэдээллийн системүүд илүү тодорхой болно. Бид нар орон нутгтэр ямар тусламж үйлчлэгээ үзүүлж байна, тэнд одоо ямар хүчин чадлын тоног төхөөрөмж байх гэдгийг илүү тодорхой харж чаднаа. Тэгэхгүй бол одоо ингэж байгаа нөхцөл байдлаасаа илүү давсан энэ одоо тусламж үйлчлэгээр цар хүрээнээс илүү давсан ийм үр ашиггүй хөрөнгө оруулалтууд явдаг. Ялангуяа сүүлийн үед бол энэ бүрэн автомат технологи шилжсэнтэй холбоотой урсгал зардлууд бас дагаж нэмэгдээд байна. Тэгээ энийг одоо бид нэр сонцгоолон анхаарч энэ дээрээ нэлээд одоо бас ийм одоо онцтой шийдлэг гаргаж ажиллана гэдэг байдлаар зорж ажиллаж байгаа. Аммаа гишүүн тодруулъя. За хариулттай ялангуяа тэр сүүлийн хэсгүүдтэй яг одоо үнэн яг бодиттой тэр хаалтаа системүүд энэ төрөө бүр л яг л миний ярьдаг боддог зовдөг юмнууд дээр санал бүтэн нэгдэж байна. Юу тэр нөгөө өндөр туул ихтэй машин гэж ярьдаг л өдөө хөдөө орон нутагт байрладаг тийм туулах чадвар өндөртэй тэрэн дээр бас нэг одоо жишээлбэл хөөцөлтөө сайтнуудад нь машин унаатай болоод үгүүнүүд нь хаягдаа яваад байгаа юм байна. Энэ дээр тэр одоо технологийн үнэлгээ ч юм уу яг хүн амын бодит хэрэгцээн дээр тулгуурласан байдлаар та хэд энэ асуудлаа шийдэх гэж нүүдийг төлөвлөгөөгөө ч юм уу те хэрэг юм байхгүй байгаа бол за тэгээд үлдсэн надад ч одоо дахиад нэг тодруулах боломжтой байлаа. Тэгвэл үргэлжлүүлээ минут авчи баг. Энэ хоёр асуулт байгаа нь нэгдүгürt энэ эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо ингээд зарцуулалтын ил тод байдалд одоо иргэд маш их санаа зовж зөвхөн иргэдч биш те гişүүд эдгээр дээр одоо нэг асуудал байгаа нь за энэ сангийн зарцуулалтын мэдээлэл нь олон нийтэд хэр зэрэг хүрч чадж байгаа вэ? Одоо нэг эрүүл мэндийн даатгалын Гаммаа гишүүнд нэмэлт 1 минут тодруулга. Тийм тэгэд энэ иргэдэд даатгалынхаа хамрах хүрээг одоо ингээд мэдэхгүй байх гэдэг дээр яг ямар байдлаар хариултыг илүү одоо олон нийтийг мэдээлжүүлэх, ойлгуулах одоо эрүүл мэндийн байгууллагууд хүртэл энд одоо мэдэх мэдэхгүй асуудал зөндөө гараад байна л та. Одоо эв санааны нэгдэл гэдгийг тооцохгүйгээр зөвхөн одоо мөнгө санхүү даатгалаа төлж байгаа хүмүүс тусламж үйлчлэгээ үзүүлэх гэдэг хүртэл яригдчихэж байгаа шүү дээ. Эдгээр дээр одоо эрүүл мэндийн яамнаас даатгалын газраас олон нийтэд мэдээлжүүлэх зөв ойлголт өгөх нээлттэй ил тод тайлгнах механизмыг одоо бий болгох тал дээр та хэд ямар ажил төлөвлөж бодож боловсруулж байгаа вэ гэдэг нэг асуулт байна. Тэгээд тэр эмийн бас бүртгэлтэй холбоотой асуудал уул надад байна. Яг хуу цаг гарвал асууя да. За 6 номер. Гамаа гишүүний асуултанд нэмж хариулъя. За туулах чадварт өндөртэй машинуудыг бид нар яг хэрэгцээг нь тооцох энэ асуудлуудыг би бас нэлээд эргэж бас ярилцъя гэж бодоод байна. Одоо энэ дээр яг тавигдж байгаа шалгуур үзүүлэлтүүд нь юу байгаад байна? Зөвхөн хүсэл дээрээ яваад байна уу? Эсвэл үнэхээр одоо тооцоолоо хийж яг зөв газарт нь хэрэгтэй одоо хүчин чадалтай ийм одоо өндөр туулах чадвар их машина өгч гэнэ гэдэг дээр бид нар бас эргэж бас нэг нэлээд сайн анхаарч одоо танд бас тодруулаад дараа нь албан байдлаар бас мэдэгдэе гэж бодож байна. За эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал бол бас нэлээд анхаарал татж байгаа. Энэ дээр бол одоо ойрын үед бид нар одоо сая сүүлийн 2-7 хоног бол бүтэн сууж байгаа. Яг одоо энэ сангийн үр ашгийг бид нар яаж дэвшлүүлэх юм бэ? Яаж илүү оновчтой түрүүний хэлж байгаа тэр санааны нэгдэл гэдэг энэ зарчмууд энэ одоо сангигаа яг үнэн одоо бодит энэ зөв рүүгээ яаж явах вэ гэдэг дээр нэлээд анхаарч байгаа. Энэ дээр бид нар бас олон улсад ажиллаж байсан юм туршлагатай зөвлөхүүдийг авч одоо бас тэднээс одоо зөвлөмжүүдийг авч байна. За дээрээс За гүцээгээд хариулъя 1 минут 6 номер. Яг энэ сангийн одоо тооцоолуудаа хийгээд байгаа. Сан маань өөрөө нэлээд хязгаарлагдууд байгаа. Тусламж үйлчлэгээний одоо эрэлт хэрэгцээ бол маш өндөр байгаа. Тэгээ энийг бид нар одоо бас нэлээд олон тооцоолууд хийж байна. Энэ дээр бас эмтэй холбоотой тооцоолууд, ялангуяа эрүүл мэндийн даатгалаас бас одоо хөнгөлт үзүүлж байгаа эмүүдтэй холбоотой тооцоолууд дээр бас ажиллаж ямар одоо боломжууд байна гэдэг дээр энэ дээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтуудыг одоо шинжилж явж байна. За хөнгөлтөө болох эмүүдийн жагсаалтуудаа шинжилж байна. Яг энэ тооцоол дээр бол өдөр болго ажиллаж байгаа. Тэгээд маш ойрын хугацаанд бид нар ингэж энэ дээр бас мэдээлүүд хийн. Хоёрдугаарт нь яг үхээр энэ одоо бид нар энэ
одоо асуудлууд ингээд тодорхой болоод ирсээр дараа эрүүл мэндийн байгууллагуудаа бол ард иргэдтэй одоо ойлгомжтой өдөр мэдээллүүдийг явнаа. Өнөөдөр манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас бол яг одоо бас сүүлийн үед одоо яг энэ орчин цагийн юунуудаар арга хэрэгслүүдийг ашиглаад бас мэдээллүүдэд түгээх юмнууд бас эрчимжүүлж байгаа. Ялангуяа одоо фэйсбүүкээр гэдэг юм уу бас ийм одоо зорилт бүлгүүд рүү чиглэсэн мэдээллүүдийг бас бид нар явуулж эхэлсэн байна. За дараагийнх